За сайн байцгаана уу үзэгчдээ. Яла Загиман сайтын зүгээс залуучуудад сонгуулийн талаар, улс төрийн талаар боловсрол олгох үүднээс энэхүү видео контентыг хийж эхлээд байгаа. За тэгэхээр өмнө нь гадаадд суугаа, гадаадд амьдарч байгаа залуучууд одоо сонгуулиа хэрхэн өгөх чинь тэдний улс төрийн оролцооны талаар видео контент бэлтгэн хүргэсэн бол энэ удаа Монгол дахь залуучууд маань одоо ерөнхийлөгчийн сонгуулийг хэрхэн төсөөлж байна, мөн энийг хэрхэн харж байна гэсэн тэдний дүгнэлтийн талаар ярилцахаар бэлэн болоод байна. За тэгэхээр эхнээсээ бүгдээрээ оролцогчтойгоо танилцгаая. За Мики нэгээ танилцаад явцгаая. За сайн байна уу? Намаа Номонзол гэдэг. Би санхүү эдийн засгийн их сургууль сурдаг оюутан байна. Сайн байцгаана уу? Намайг Сөхөт гэдэг. Би энэ жил Монгол Улсын их сургуулийн сэтгэл судлал мэргэжлээр төгссөн. Тэгээд ерөнхийдөө нийгмийн ит хүндэртэй байх айгуу дуртай тийм хүн байна. За сайн байцгаана уу? Намайг Игцэг гэдэг. Мөсийн 3 дахь төвчний оюутан байна. Сүхбаатар дүүргээс сонгууль өгч байгаа залуу иргэн байна. За сайн байцгаана уу? Намайг Цэвэравтан гэдэг. Одоо Мөсийн 2 дугаар дамжин оюутан. Тэгээд нийгмийн ерөнхийдөө бол сайтай. Тэгээд Цэвэравтан дүүргийн нэр сонгогч байна. За сайн байцгаана уу? Намайг Нэнтэн Цэцэг гэдэг. Мөсийн хууль-зүйн сургуулийн 3 дахь курсын оюутан байна. За Баянгол дүүргээс ерөнхийлөгчийн сонгуульд оролцголоо. Сайн байцгаана уу? Намайг Сугармаа гэдэг. Би одоо Тимур Construction гэдэг цовцол компанид менежер ажил хийж байгаа. Тэгээд тийм юм байна. За бүгдэндээ танилцахад таатай байлаа, баярлалаа. За тэгэхээр хамгийн ихний ярилцах асуулт маань юу вэ гэх юм бол өмнө нь та нараас минь одоо ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч исэн хүн байгаа юу? Тийм туршлага бий юу? Аль эсвэл одоо бүгднгийнх нь хувьд анхны ерөнхийлөгчийн сонгуул байна уу? Миний хувьд бол анхны ерөнхийлөгчийн сонгуул байгаа. Тийм би бас адилхан анхны ерөнхийлөгчийн сонгуул. Тэгээд өмнө нь ерөнхийлөгчийн сонгуулаар яг саналаа өгөх гэсэн чинь миний насан дээр 2 сар дуталцсан. Тэгээд чадаагүй. Оо яасан гонигтэй юм. Ер нь бүгдээрээ анхны санал өгөлт байгаа ерөнхийлөгчийн сонгуулийн. Тийм анхных нь. Энийг болохоор 2 дахь нь. Оо Сугармаагийн 2 дахь нь юм уу? Тэгвэл тэр өмнөх туршлагаасаа ч юм уу тэр сэтгэлээсээ хуваалцаач. Яг бидэн дундаа анхны биш ээ. Бидэн дундаа яг 2 дахь удаага ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч байгаа ганц хүн юм биш үү? Яг тухайн үед чинь нөгөө дөнгөж 18 хүрсэн. Тэгээ 18 хүрчээд нэг сар болсныхаа дараа ерөнхийлөгчийн сонгуул өгөөд тэгээ тэр жил болохоор нөгөө ерөнхийлөгчийн сонгуул дахин болоод нэг жил нөгөө 2 удаа сонгуул өгөх боломжтой болоод 2 удаа ерөнхийлөгчийн сонгуул гэсэн. Тэгээ 2 удаа тийм айгүй их зэмлэг хариуцлагатай хүн болсон юм шиг мэдрэмж авч ирсэн. Тийм гоё байсан. Ер нь их чухал хариуцлага ингээд нэг тийм улс өмнө нь бол ингээд зөв улс төрийн талаар ингээд жоохон гадарлал ингээд нэг тийм оролцоо энэ төрхийг тийм ойлголт байхгүй. Тэгвэл яг өөрөө ингээд сонгуульд оролцоод эхлэнгүүт бас ингээд яг нэг тийм хариуцлага мэдрэгдсэн юм байлээ. Тухайн үед л яг тийм мэдрэмж авчихсан. Гоё санагдчихсан да. Нэг л их тийм том хүн болсон юм шиг мэдрэмж төрөлөө. За тэгвэл одоо ер нь яг ерөнхийлөгчийн сонгуулийг юу гэж хардаг вэ? Юу гэж харж байна? Тэгээ та нарын маань хувьд энэ тал дээр ер нь хэр их ач холбогдол өгж байна? Энэ ч бүхэлдээ одоо төрийн тэргүүнийг сонгох гэж байгаа тийм ийм том сонгуул болж шүү дээ. Энэ талаар ярилцгаая. Ер нь бол аюул чухал гэж бодож байгаа. Монголчин парламентын засаглалтаа болохоор хүмүүс болохоор ихэдээ ерөнхийлөгч харцангуй бага хэрэгтэй гэж бодоод байдаг. Гэвч яг үүндээ бусад орнуудын хувьд бол манай Монгол улсын ерөнхийлөгч харцангуй даваа хэрэгтэй байдаг. Одоо засгийн газар илүү хориг тавих гэдэг ч юм ерөнхийдөө байдаг учраас ихэнх улс төр судлаачид ерөнхийдөө Монгол улс бол парламент болон ерөнхийлөгчийн холбогд засаглалтай гэдэг учраас ерөнхийлөгчийн сонгуул ерөнхийдөө сонгуультай аюул их чухал ач холбогдол. За миний хувьд бас яг адилхан ерөнхийлөгчийн сонгуул бол мэдээж маш том сонгуул. Тэгээд би яг ингэж боддیں۔ Монгол улс эдийн парламентын засаглалттай улс орн гэж явж байгаа ч гэсэн товчоор хэлэх юм бол Монгол улс дотроо яаж амьдрах нь өөрөө улсын хурлаас шалтгаална. Монгол улс гадаадад ямар улс байна гэж харагддаг нь өөрөө ерөнхийлөгчөөс шалтгаална гэж боддог. Тийм болохоор ерөнхийлөгчийн сонгуул бол маш чухал сонгуул гэж боддог. Ерөнхийлөгчийн сонгуул гэхээр өмнө нь болохоор би болохоор нэг удаа сонгуул өгч үзсэн. Эрдэнэ жил энэ жил болохоор анхны ерөнхийлөгчийн сонгуул учраас яг юугаар ялгаатай юм гэхээр сонгуулийн сурчлагын хувьд ярих юм бол сурчлагын хугацаа эхлээд баггүй хугацаа өнгөрсөн ч гэсэндээ яг урдын жилийнхээ удах юм бол арай илүү бага уншихантай тий арай илүү бага одоо сурчлагаар нүдүүлээд ч юм уу тийм байдалтай байгаа шүү дээ. Тийм болохоор яг хэдүүлээгийн бидний хувьд яг сонголт нь ерөнхийлөгчсөн яг 3 хүн нэр дэвшиж байгаа учраас тэр 3-ын мөрийг уншаад за тэгээд
миний бодлоор гурвуулангийнх нь ярилцлагыг л амар сайн үзэж судлах тийм бодолтой судалж байна. Тэгэхээр ерөнхийлөгчийн сонгуул бол арай илүү юу гэдэг ард түмэнтэй ч юм уу бид нартай арай ойрхон аливаа нэг хууль батлагдж байгаа тэр зүйл болохоор бид нар тэр хүнд одоо хилээд чимгэн шимэхэд тэр хүн эргээд биднийг нэг төлөөж чадхад наад чинь дэмжиж чинь те наад чинь хориг тавьж болж ийн гэдэг тийм сонголтыг одоо хийх учраас арай дотноор те илүү сайн судлах тийм ачаал бүтлэг яа гэж бодож байна. Миний хувьд болохоор энэ үед бол бүх сонгуулийг айгуу чухал гэж боддог. Ер нь ерөнхийлөгч, улсын хурлын эрхийн төлөөлөгчийн хурал гэдэг. Угаасаа бүгд өөр өөрсдийн гэсэн онцлогтой. Тэгээд бүгдэнд нь л угаасаа идэвхтэй утга учиртай оролцох хэрэгтэй гэж уриалмаар санагддаг. Угаасаа тэднээс ч бүгд өөр өөр юм гэсэн онцлогтой. Ер нь төвлөрсөн чинь ерөнхийлөгчийн сонгуул илүү одоо гадаад оронд өөрийгөө төлөөлдөг, Монгол орныг төлөөлдөг. Тэгээд улсын хурлын зарим шийдвэрүүдэд хариу тавьдаг. Тэгээд улсын хурлын болохоор дотооддоо эрдэнэ төлөөлөгч нь бидний амьдралд илүү ойрхон гээл те. Хэмжил ингээд энэ бол бүх сонгуулийг айгуу үдэт гэж гэмээр юм уу? Бидний угаасаа үндсэн хуулиар олгогдсон 16 эрхүүдийн нэгэнтэй тийм учраас энэ л бүгдэнд нь айгуу бүх сонгуул болохоор хүмүүсийг уриалах өөрийгөө одоо сонгуульд бэлтгэхээс гадна бусдыг уриалаад тиймэрхүү байдлаар хэлсэн. Тэгээ миний хувьд ч гэсэн ер нь бүх сонгуулийг ер нь ач холбогдолтой чухал гэж боддог. Яг аль нэгийг харьцуулаад илүү гэж үзэхээс илүү бүх сонгуул бидний амьдрал тодорхой хэмжээгээр угаасаа ямар нэгэн нөлөөлөл үзүүлж байгаа. Тийм болохоор бүх сонгуулийг чухал гэж үзэх нь зөв байх гэж боддог. Тэгээд яг ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд бол яг миний бас чухалчилж харж байгаа нэг үнцг нь болохоор яг ерөнхийлөгч гэдэг хүн бол ингээд олон улсад Монгол улсыг төлөөлөөд ингээд явах нэг хүн байгаа аахгүй. Тийм учраас тэр хүн маань эх орныг бол ингээд бүрэн төлөөлж чадах үед мэдлэг чадвар, хандлага тэгээд нэг гой хөөрхөн байгаасаа гэж боддог байгаа. Сайн нандин цэцгээ алгасан байна уучлаарай. За нандин цэцгээ маань үү? За би бас өмнө ч сонгуул өгсөн. Тэгээд тэр сонгуул дээр яг ямар хандлагаар хандсан бэ гэхээр яг л миний сонгох хүн энэ сонгуульд нэр дэвшин яг сонгогдно гэсэн байдлаар хандах юм бол яг бүх сонгогчдынхаа материалтай яг ингэж шижил тэнцүү харьцуулж үзээд сонгох юм шиг санагддаг. Би бас одоо ч гэсэндээ яг тийм хандлагаар хандж байгаа яг миний сонгох хүн сонгох юм шиг сонгогдох юм шиг. Тийм учраас бүх хүмүүсийг бас тийм байгаасаа гэж хүсэж байна. Тэгээ бас нэмж хэлэх юм бол сая Монгол Улсын үндсэн хууль нэмэлт өөрчлөлт ороод ерөнхийлөгч маань 6 жилийн хугацаатаагаар нэг удаа сонгогдохоор болсон. Тэгэхээр энэ хугацаа маань бас уртсаж байгаа. Тэгээ мөн дээрээс нь төрийн 3 эрх мэдлийг тэнцвэржүүлэх гол хүч бол бас ерөнхийлөгчд байдаг. Тэр утгаараа бүх хүмүүс ерөнхийлөгчд бага эрх мэдэл байгаа ч юм уу те. Ерөнхийлөгч бол зүгээр нэг бэлэг тэмдэг юм а ч юм уу. Энэ мэтчлийн хөнгөн хийсвэрээр бити хандаарай гэж хүсмээр байна. За баярлалаа. Сая яалтчгүй бас оролцогчдын маань хэлснээр яг би анзаарсан чинь ерөнхийлөгчийн сонгуул бас би анх удаага өгч байгаа. Тэгэхээр яг ингэж ерөнхийлөгчийн сонгуул бусад сонгуулаасаа яг тэр сурталчилгаан дээр бас ялгаатай юм шиг аль эсвэл одоо угаасаа тийм байдгүй аль эсвэл энэ удаагийн одоо нэр дэвшигчд маань арай өөрөөр харж өөрөөр бас PR-а хийгээд байна уу те. Яг нэг өмнөх шиг ингээд хаасайгүй тийм самбар байна уу гэвэл үгүй. Яг энэ самбар тал дээр ч гэсэндээ анхаарч бодолцож үзсэн байна. Тэгээд би бас яг тэрийг бодож үзээл байжлаа. Та нарыг сая ярихаар нэрээ тийм байна да. Нэрээ ийм ямар ялгаатай юм байгаа юм да гэж бодлоо. За тэгэхээр дараагийнх нь яг ингээд энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд оролцоход та нарт ямар нэгэн бэрхшээл тулгарч байна уу? Одоо ямар ч талаараа байж болно. Энэ талаар бас хуваалцвал одоо та нарын бас магадгүй үзэл санаанд чинь хэнийг нөлөөлөх гээд байдаг ч юм уу тий. Ер нь ямар нэгэн байдлаар тийм бэрхшээл тулгарч ивэл хуваалцаж. Миний хувьд харцангуй гайгүй байгаа гэх юм уу? Гэхдээ ерөнхийдөө Facebook орохоо байсан. Facebook дээр амар олон юм болдог юм билээ. Тийм учраас Facebook-ээс ерөнхийдөө орох хугацаагаа арай багасгасан. Илүү өөргөө амар тайван байлгах талтай юм уу. Гэхдээ тодорхой хэмжээнд нөгөө нэг өрсөлдөж байгаа хүмүүсийнхаа мөрийн хөтөлбөрийг үзнэ те. Ерөнхийдөө ямар ажил төрөл хийжсэн, ямар зүйл бүтээжсэн гэдгийг тодорхойнууд мэдсэн. Facebook орохоор илүү юм болоод илүү одоо тийм хар PR гэдэг юм уу. Тийм юмд илүү өртөөд байгаа учраас хайлуулах байсан. Тийм миний бас яг Facebook болохоор амар тийм стрессний юм шиг тэгээ нэг хүснэ бичиж гэж яриад байдаг. Тийм юм бүр яг нэрнгээсээ байгаад байгаа юм шиг. Тэгээд харагдаад тэр нь бол Facebook дээр байгаа мэдээлэл очиод өгөхгүй байхаар шийдсэн байгаа.
За тэгээд одоо тулгарч байгаа хүнрэл бэрхшээл гэх юм бол нэг ийм анзаарчихсан. Юу вэ гэхээр нэр дэвшиж байгаа 3 хүний маань одоо намтар түүхч гэдэг юм мэдээ мэдээлэл биднэрт хүрч байгаа байдал нь харьцангуй ялгаатай байгаа юм шиг санагдаад байсан л да. Одоо жишээлбэл юу гэдэг нэг нэр дэвшигчийнх нь мөрөг төлбөр ном материал нь ирсэн байхад нөгөөх нь ирдэггүй ч юм уу тий. Тэгэнгүүт нэг ялцчихгүй мэдээллийн зөрүү буюу мэдээллийн хомсдол үүсээд тэг яг нэр дэвшигчээ сонгох гэмүүд аюу тийм танихгүй нэр юм шиг харагдана гэсэн эрсдэл өөрөө байгаа юм шиг санагдсан. Тэгээд зөрүүлээд би өөрөө бас нэг жоохон шарттай болохоор яг л би гурлангийн уншиж болтгоо ингээд тэгэж бодсны үндсэн дээр бол үндсэндээ өөрөө явж байгаа яг 3 нэр дэвшигч байгаа гурлангийнх нь мөрөг хөтөлбөрийн нэтрийг яг намынхын байр дээрээс очиж аваад тэгээд одоо сайхан уншиж байгаа сонголтоо их гэдэг одоо энэ ч гэсэн ингээд бас авцсан. Яг өнөөдөр авчаад явж байгаа нэг юм жишээ байна. Миний хувьд болохоор надаа ерөөдөө 3 нэр дэвшигчийнхаа мөрөг төлбөртөө танилцсан. Тэгээд тулгарч байгаа бэрхшээл гэх юм бол сонгох одоо юу гэдэг яг миний хүссэн зүйлийг аль аль нь мөрөг төлбөртөө шингээгээгүй байсан. Тэр л амар бэрхшээлтэй тийм яг алийг сонгох уу гэдэг дээр ингээд нэг нь хальт орцсон эсвэл нэг нь жоохон дөхүүлсэн ч юм уу тийм байсан бол сонгоход хамаагүй оронтой гэмээр юм уу тийм байхаас юм ах. Гэтэ 3 одоо нэр дэвшигч маань аль аль нь мөрөг төлбөр нь зарим нэг бол амар ерөнхий нэг бол яг нөгөө миний хүссэн тэгээ залуучууд руугаа чиглэсэн зүйл нь арай бага байдаг ч юм уу. Тиймэрхүү байсан болохоор яг жоохон бэрхшээлтэй байгаа. Гэхдээ явандаа ингээд хэлцэн бас явна гэсэн тэгээд өөрөөс сошиал медиа дээр одоо хэр явж гин тэгээд өөр бас бусад одоо уулзалтууд юу амарсан байна гэдгийг бас харж байгаа л ирээдүйд сонгох. Яг тэгээд одоо 7 оны хугацаагаа юм чинь айгуул ах гэж найдаж байна. Ийм бэрхшээлээ даваад болж байгаа. Миний хувьд юм бол бас түрүүн хэлсэн одоо цаасан мэдээллийн хэрэгслүүдийг өөрсдийнхөө мөрийн хөтөлбөрүүдийг айлуудаар тарааж байгаа тийм энэ хугацаанд бас маш их зөрүүтэй байдаг юм. Энийг нь бас ингээд яг зохицуулалтаараа хугацааг нь ижил болгоод ч юм уу тийм бас тэр хууль эрх зүйн орчныг бас боловсронгуй болгол илүү зүгээр юм байна гэж харсан. Тэгээд хоёрдугаар гэх юм бол мэдээж нэр дэвшигч болгоны мандаар дүүрэг сум болгонд хуулагч нар ажиллаж байгаа. Тэгээд хуулагчтай яг зөв өөрийн мөрийн хөтөлбөрөөрөө мэдээлжүүлсэн тийм мэдлэгжүүлсэн замун дээрээс нь сошиал орчинд ажилладаг хуулагч нар нь зөвхөн одоо хар одоо тийм арай тийм боловсронгуй тийм одоо мөрийн хөтөлбөрийг нь танилцуулдаг ч юм уу те яг зөв мэтгэлцэн хүмүүсийн дунд ч гэсэндээ өрнөдөг байгаасаа гэж харж байна. Тэгээд биднээс шалтгааллах байх ирээдүйд гэж бодож байна. Миний хувьд болохоор хаяахан гэрт жахаа хэрүүл болоод байгаа. Ер нь бол яг гэрт бол нэг тийм жоохон тулгалтын юмнууд явагдаад нэг би ерөөсөө ээж хоёрын сонголтод нөлөөлөд байгаа байхгүй байхгүй. Ер нь бол та хоёр тэг ингэ гэсэн юм байхгүй. Тэнгүүт манай хоёр болохоор эргүүлээд миний сонголт руу нөлөөлөд нэг хаяада өглөөдөө нэг үе их хэрэлцчих гээд байгаа. Тэгээ тэр л одоо гол асуудал байна. Тэгээд би бас бодсон юм аа. Нэг ингээд таавч нэг юм хүрээллийн нөгөө найзууд танилуд манаас ингээ харьцангуй асуудалт нэг бодтой ханддаг. Хит ингээл зүгээр нэг юм хар PR хийгээд байгаа хүмүүс ер нь баг байхгүй. А тийм болохоор бас нэг юм янз бүрийн сөрөг юм уунаас бол хол байж чадаад байна. Тэрнээс биш бас өөр газар эвгүй байгаа хтай гэж хаяа болцдог. Бас азар дэжгүй өрөөл байгаа тултаа бас нэг тийм айхтар юмнуудтай тарахгүй л байна. Тэгээ жоохон ээж аваа ярьж жоохон хэцүү байгаа. Энэ бичлэгийг үзчихвэл миний ээж аваа бичгээд нэгэрээ гэж хэлмээр байна. Нэрээс гэр дотор нэгнийхээ үзэл бодолд нэг тийм чи илт энийг сонгох гэж хэлэхгүй байгаа ч гэсэн нэг тийм би л тэрийг сонгоно гэд яг нэг тийм яг хинт чандаад байгаа нь мэддэхгүй ингээд 0 орох зам мамдаа нэг тийм жоохон чангаар хэлж мэлээ те нэг тийм далт байдлаар нөлөөлөх нэг тийм нөлөөлөл бас яваад байх шиг харагдаад байгаамаа тийм нэг тийм хүмүүс байгаа. За тэгэхээр өмнө бас ингээд хэдий ерөнхийлөгчийн сонгуулиас гадна өөр сонгуульд ч гэсэндээ оролцож ирсэн шүү дээ бүгдээрээ. Тэгэхээр одоо сонгуультай холбоотой хөгжилтэй түүхээсээ ч юм уу хуваалцвал одоо сонирхолтой болсон явдал ч юм уу заавал одоо сонгууль саналаа өгөх жоохот тэгсэн гэхээсээ илүү өгөх жоох явцад ч юм уу тэр хугацаанд болсон явдал ч юм уу. Тэрнээс авалцаач. Амар балаа шүү дээ. Би нөгөө амар онгор байхгүй юу? Тэгээд ерөөдөө нэг яг сонгуулийн штар дээр би яг унтаад байгаа юм хараад байгаа мó гэж амар их шоглолдог байсан. Тэгээд яг өнгөрсөн жилийн ерөнхийлөгчийн сонгуул дээр сонгуул өгөхөөсөө илүү би яг төрийн бус байгууллагаас ажиглагч хийсэн. Хүнлэнгийн ажиглагч хийгээд яг тэгж яах зуур нэг өглөөний ээлжинд гараад тэгээд тэр чинь
сонгуул 7 цагт эхэллээ гэж бодоход би баг 5:30 гэж сэрээд гэрээсээ гарах болч таарад тэгээд яахтай мэн хүн 5:30 гэж босоо тэгээд өдрийн яг 12 1 өнгөрөөгөө л гисэн чи яалтчгүй нөгөө нэг нойр үрээд гисэн тэгээд байж хагаад жоохон ингээд зөөрмөглээд гисэн чинь хүмүүс намайг хараад гинт амар шаалаад чи яаваа гэдгсэн чинь хараагаар унт чаддсан байж чи гэж авчихлаа. Тэгээ орж исэн яг тэгэхэд л амар хөвгөлтэй нэг тийм ицсэн ч гэсэндээ айгу бахархалтай байсан. За Эрдэнэчлийн сонгуульд болохоор би ихэр ахгүй. Тэгээд ихэр гэхээр чинь нэг эзлэн авахтай. Тэгээд регистрийн дугаар нь нэлээд төстэй байдаг байхгүй. Эсвэл хоёр орны л өөр. Тэгээд битүүр чинь нэлээд оройхон нэлээд бороотой орой 5-6 үед гэсэн байхгүй. Тэгсэн чинь яг битүүрийн урд саран цэцэрлэг гэдэг нэртэй хүн сонгуул өгсөн. Тэгээд битүүрийн овг нь болохоор өөрөө саран цэцэрлэг ахгүй. Тэгээд саран цэцэрлэг гэдэг нэртэй сонгуул өгсөний дараа саран цэцэрлэгийн инх чимэг саран цэцэрлэгийн инх гэдэг. Тэгээд дараа нь араас сонгуул өгсөн чинь хүмүүс нь бодлоотой тэгээд гайхалтай захаар гайхсан чинь та хоёр ихэр юм уу гэх тэгээс үлдээ очиалж ирсэн. Тэгээд өмнөх хүн тийм саран цэцэрлэг гэдэг нэртэй ээж таараад инээтэй байсан. Нөгөө шууд дийхийгээ дагуулсан явж идэв штэ тэрнтэй адилхан. Гэрийнх нь баг хүүхдүүдэд дагалцсан. Бөөнөрөө нийлээ сонгуул гэж нэг жадсан баг те. Миний түүх болохоор бас нөгөө сүйд ажиллах юу сонгуулийн ажиглагч яг ирээний юм ажиглалтыг хөндлөнгөөс хийжсэн. Тэгээд тэн дээр болохоор өмнө жилийн яг нөгөө улсын хурлын сонгуулиар тог 7 минут тасарч масраал тэнгүүд сандарч мандраал нөгөө анхудаа сонгуул өгж байгаа анхудаа ажиглагч хийж байгаа хүн чинь яг тийм юмд яг яавч хариу үйлдэл үзүүлэхгүй тий уцаа гаргаж бичлэг ихөө өндөр гэл шууд нөгөө Facebook дээр ихснэр лайв хийдэг шиг уцаа гаргаж ирэнгүүтээ очиргоо бичлэг хийгээл явж зүгээр 7 минут тог тасраад ирэхээ хооронд би бүр тийм ганцаархнаа нөгөө хүмүүс нь нөгөө үгүйсээ туршлагатай ажиллагч нар байгаа нөгөө намын ажиллагч нар бас тохирсооч тэгээд нөгөө хүмүүс нь амар туршлагатай зүгээр суугаад байгаа байхгүй би тэнд ганцаархнаа амар өндөр юм босоод ийш тийшээ гац хин хүчтэй хаач нөө яах нь тийм их юм айтаас тий. Тэгээд бас нөгөө сонгуульд саналаа өгөх гээд орооны хэгээ уншуулсан чинь их аимшиг дэгнүүний зураг шууд ингэж гараад ирдэг. Тэгэл тий ихний сонгуул бас сонирхолтой байсан бас. Тэгээ одоо тог тасарсан үед тэгээд яг зүгээр эрхийг нь хүлээгээл байж ах хэвээр үү? Тий яг хоо тэнд бас давхар нөгөө юу байд юм бэлээ. Тог тасарсан үед манай яг тэр сонгуулийн хорон дээр болохоор нөөц тог бас байдаг. Тэгээд тэрийг дэс залсан тухайн хорон болохоор бүх ажиллагч нар тэмдэглэлээ хийгээд хин хашуудлагчийн сонгуулийн нөгөө тоолдог машин санал тоолдог машин техник ойртож яаж нээж гэдгээс ахуулаад бүх юмыг амжуулаад авчт юм лээ. Тэгэхээр бас нэг сонирхолтой юм лээ. Хүмүүс ингээл нөгөө сонгуул бодлоо бодлоо ингэж хэлээ гэж хэлдэг шүү дээ. Сонгуулийн дараас нэг хөгжилтэй болсон. Манай нэг сонгуулийн өгсөн үг асуусан чинь үгүй тэгэхгүй юу. Тэгэхээр юм би яагаад үгүй гэсэн чинь тэгэл санал тоолдог машин хар машин чинь бодлоонтай яадаг гэдэг гинөө. Тэнгүүтээ дараа нь төгсгөлд нь саналын зөвлөө мөрлөө гэл тэр чинь угсаал хэрэггүй юм шүү гэл. Зин чи би тэнд ингээд нойроо хасна байж ингээд өглөө ирцсэрээд очоод ажиллаад ямар ч ингээд процесс нь асуулгүй гэдэг очиж байхад тэр хүн саналаагүй бүр оор гэдэг чи өгчихгүй явж байгаа юм бэ. Яаж яах нөгөө өмнө жил чинь ингээд амар олон одоо залуучдыг саналаа өгөхийг уриалсан аянууд явсан шүү дээ. Ингээл өглөө надад нэг санал байна. Тэгэл төрөөмөс байгууллагаас ингээл одоо кампани хийгээл залуучдаа саналаа өгөөрэй гэж тэгээд байх чинь бүр өгөхгүй. Тэнд бүр ингээд яг тэр хүнд бас саналаа өгөөрэй гэж ухуулах хийгээгүй зүгээр саналаа өгчөөрөө гэж хийж хаад өгөөгүй гэж. Тэгэл стресс жагаамж тэгэл ваа юу та нарыг л хүмүүс нэр хоолгоо ингээд тий байж хаад тий нэг тиймэрхүү болсон. Тэгээд энийгээс үдж байгаа юу гэдэг саналаа өгөх одоо сонирхолгүй одоо сонгуул бодлоонтой болдог гэж боддог тийм хүмүүс сонгуулийн одоо сонгуулийн үеэр маш их процесс болдгоо тий бодлоонтой болсон тохиолдолд тэрийг яаж зүгээр өнгөрөх вэ? Тэрийг үсээ хуулийн дагуу шийдээд ингээд саад явах боломж байгаа. Тийж илмээрэн арай хэрцэн баг. Зүгээр. Яг нөгөө нэг сонгуулийн дүн гарсны дараа яг залуучуудад зориулаад амар их юм одоо сонгуулаа өгөөрэй хэрэгтэй шүү та нарын ирээдүйн шүү гэсэн ухуулсан юм хийгээл
дуусны дараа сонгуулийн дүнг хараад залуучууд яг тэр бодсон шиг саналаа өгөөгүй байгааг мэдэх хүмүүс ч айгүй тийм хар дарсан зүуд шиг тий. За миний хувьд болохоор нэг их амар хүчтэй юм байхгүй. Гэхдээ яг ингээд төсөөлөл байгаа шүү дээ. За би одоо маргааш чад саналаа өгнө гэдэг. Тэг ингээд төсөөлж байгаа байхгүй тий. Тэгээ миний иргэний үнэмлэхний зурнастай ингээд айгүй санаа зовоостой тий. Ингээд энийг хараад ингээд наваа биш ээ. Чи юм уу өдр гэхүүдээ гэж яагаал тий. Эсвэл ингээ арын хүмүүс маань ингээл бас ингээл амар харж мархах гэдэг эсвэл амар бодолтой иргэний үнэмлэхээ жоохон нуус игээл хичээсэн. Тэгээд төсөөлжсэнээс илүү боловсронгуй, илүү хурдан шуурхай, тэгээд илүү маш хяналтын дор явагддаг юм билээ. Тэгээд бүгдээрээ саналаа өгөөрэй гэж уриалж байна. Манай гэрээхээ ер нь ингээд сонгуул ач холбогдол маш их өгдөг. Заавал ер бүгдлээр тусаад хоёулаа дээл хугацаа өмсвөл ер нь тэгээд сонгуульд оролцдог. Тэгээ өнгөрсөн жилийн улсын хурлын сонгуулиараас яг өглөө эрт босаад ээж аав битгаараа дээл хугацаа өмсөөд тэгээд манай дүүгийн анхны сонгуул ийсэн баггүй юу. Тэгээд дүүгээ босгоод дөрүүлээ хамт гоё яв сонгуулаа өгье гэсэн чинь манай дүүгөр унтаад тэгээд сэрдгүү тэгээд хүүе чи босолтаа сонгуулаа дөрүүлээ гоё хамт гэр бүлээр өгье гэсэн чинь манай дүү тэгж хэлсэн. Үгүй би морь цагт өгнө гэж хэлсэн байт юм аа. Тэгээд бид гурав баахан шоолоо тэгээд манай дүү нэрээсээ морь цагт босоод морь цагт улсын хурлын сонгуулаа өгсөн байт юм аа. Яасаа хөөх юм. Яг нүуник анхны сонгуул болохоор ч зөв яалт ч үнийг тийм баяр ёслолын шинжтэй очиж өгмөр санагдсан билээ. Би бас яг өглөө амар эрт босоод дээлээ өмсөөл тэгэл оцсон. Яг улсын хурлын сонгуулиар чинь бас бороотой өдөр исэн шүү дээ. Нэлийн өглөө эрт боссон болохоор бороотой тэгээд ингээл борон донд дээлтэйгээ явж маах чинь нэг тийм амар кинолог клипэн тоглоод байгаа юм шиг. Тэгэл яг сонгуулаа өгчвөл гарч ирсний дараа ингээл нэг тийм жоохон нар мар ингээд тусч мосцсон тий. Тэгэл борооны өнөр өнөртэл бич дээлтэй тэгэл нэг тийм Монгол кино тоглоод байгаа юм шиг тий. Хуучны кинонд дүр бүтээгээд байгаа юм шиг тийм амар гоё мэдрэмж төрдөйм байлээ. Ямар амт юм бэ? Ямар их юм болсон бэ? Сүнжтэй зүгээр ингээд өглөөс ихсэж гараад очиод сонгуулаа ажил руу байлаа. Чи ч юм бол ингээд ажиллаж исэн хүн болохоор би чи яг ингээд тийм баяр наадам шинжтэй очоо өгчөөл хүрээд ирсэн байхгүй. Тусгаалan бэлдсэн ширээн дээр өөрийнхөө саналыг өгж явахт чинь гэж. Ширээн дээр ч лаасан гэж үү? Ширээн дээр лаа. Гэтэ нэр харьцангуй бодсноос амар хурдан болж өнгөрт юм билий. Би тэрий чинь нэг тийм амар шалгалт шиг ингээл шоглоо моглоо бүглэл зүглэл дараа нь тавьчих мараад нэг тийм амар юм болт юм болоо гэж бодсон чинь амар хурдан ингээд болж өнгөрөө дараа нь дахиж сонгуул өгмөрч юм шиг санагдаад нэг хин нэгний өмнөөс өгмөрч юм шиг гэж биш. Гэтэ тийм байж болохгүй те. Ер нь тийм амар богинохон хугацаанд болж өнгөрт юм лээ. За тэгэхээр дараагийн одоо шинэ ерөнхийлөгч маань удахгүй бас тодорхойч юм. За тэгээд сонгуулийн санал хураалт маань ч гэсэндээ болох өдөр хаяанд ирсэн байна. Тэгэхээр одоогийн шинэ ерөнхийлөгчөөр сонгогдох тэр нэгэнд хандаж та нарын зүгээс юу гэж хэлмээр байна? Залуус ингэж хүсэж байна гэж яадсан шүү дээ. Яг тэрэн шиг та нарын зүгээс тэр ерөнхийлөгчөөс яг юу хүсэж байна? Яг өнөөгийн нийгэмд яг юу дутагдаад байгаа юм шиг санагдаж байна. Одоогоор сонгогдох ерөнхийлөгчтэй хамтарч хийх зүйл бол засгийн газартай хамтарч маш сайн хяналт тавьж ажилласаа гэж хүсэж байна. Дээш дэг бүн сонгогдсноороо гарч ирэл бүх асуудлыг шийднэ гэж байхгүй л дээ. Мөн ерөнхийлөгч гэхээр зарим бүх ажлыг асуудыг шийддэг гэж буруу ойлгоод байдаг. Тэгэхээр нийгэмд манай улсад тулгарч байгаа ихэнх асуудлыг бодиттой шийдэхгүй чинь засгийн газар байдаг. Тийм учраас ерөнхийлөгчид засгийн газрын гаргаж буй шийдвэрт хориг тавиад маш сайн шийдвэрлэсэй гэж хүсэж байна. За тэгээд одоо сайхан 3 нэр төвшигчийнхаа нэг нь бол ерөнхийлөгч болох. Тэгээд яг хэлийх юм бол маш их юм байгаа бах л та. Юун төрөнд улсын хурл болон засгийн газартай буухтахаасай гэж хүсэж байна. Ерөнхийдөө нөгөө хүчний тэнцвэрт байдал гэж байдаг шүү дээ. Тэрийг маш сайн хадгалдаг сайн ерөнхийлөгч байгаасай гэж хүсэж байна. За тэгээд хамгийн чухал буюу 3 дугаар зүйл нь болохоор юу вэ гэхээр дэлхийн нийтээр яг цар тахал буюу ковидын үеийн эдийн засаг нийгэм нөрөө маш хямарсан байгаа ийм цаг үе байгаа. За одоо хэрвээ ерөнхийлөгчлөх юм бол мэдээж Монгол улсаа төлөөлөд гадаадд айлчлалын элчин сайд хамтлын их мэт их үдтэй байгаа шүү дээ. Энэхүү хүрээндээ одоо жоохон гоё улсынхаа төлөө овсгоотой ажиллаж чаддаг байгаас зайлгэж хэлж байна да. Баярлалаа. Яалтч бас хэрэгтэй зүйл хүслээ. За инх цэцгийн хувьд хэлмээр байгаа, өсмөр байгаа зүйлийг зөндөлөн. Гэтэ яг энэ дундаас нэг зүйлийг одоо байнга санаасаа залуучууд бид ерөнхийлөгчийн мөрөв төлбөрүүдийг одоо
бүгдийн ашигсан харж байгаа, хийж байгаа ажлуудыг бид бүгдээрээ энэ ерөнхийлөгчийн сонгуульд зөвхөн одоо юу гэдэг шоглоон бөглөөд оролцоод 6 сарын 9-ний өдөр гэдэг оролцсон гэдэг утгаасаа гадна ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон гэдэг утгаараа ирээд ерөнхийлөгчийг гаргаж одоо сонгосон гэдэг утгаараа ажлуудыг нь харж байгаа, бид нэр хянаж байгаа, харж байгаа. Тэгээд оюутнууд маань гэсэндээ оюутнуудад залуучуудад маань гэсэндээ ерөнхийлөгч хийж байгаа ажлуудыг анх гарч ирэхдээ одоо санал тавьж ирсэн. Тэгэхээр мөрийн хөтөлбөрүүдийг байн одоо шалгаж, тулгаж, хянаж ингэжсэн шүү гэж харж одоо илүү тийм чөлөөтэй засаглалтай улам боловсронгүй арчлал байхын тулд тэгдэг тийм одоо нийгэм байгаасай гэж чин сэтгэлээс хүсэж байгаа. Одоо залуучууд маань тэгэх болно. Тийм учраас ирээдүйн ерөнхийлөгчдөө бид бүхэн ингээд харсаар байгаа. Харж байгаа, тулгаж байгаа. Тийм мөрөглүүдийг уншиж ажиллаж гэж болгож харж байгаа. Хэмж байгаа шүү гэж хэлхий. Баярлалаа. Ер нь их тийм сөрдүүлсэн маягийн. Арай баа. Гэсэн зүйл байлаа. Баярлалаа. Ер нь нэг бас жоохон хатуухан хэлсэн байхад гэмгүй шүү дээ. За дараагийн хүний маань хүсэлт юу вэ? Ер нь бас ингээ харж байгаа шүү тэгшээ. Тэг яг одоо ирэх сонгуулиар гарч ирсэн ерөнхийлөгч маань хүний эрхийг дээдэлдэг байгаасаа тэгээд өөрийнхөө эрх үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байгаасаа тэгээд өөрийнхөө эрх үүргийн хүрээнд илүү нөгөө хөгжлөөс хоцрогдоод байгаа бүлгүүд рүү одоо хүч ажилтдаг байгаасаа гэдэг гурван зүйлийг л хүсэж байна. За баярлалаа. Нандинсгэвд. За миний хувьд гэх юм бол одоо манай 3 нэр дэвшигч маань бүгдээр одоо намаасаа гарч дэвшиж байгаа тий. За тэгээд ерөнхийлөгч сонгох бол за намын эрх ашигаас татгалзаад за Монгол Улсын нийтлийн билет тэмдэг болдог. Гэхдээ яг би ингэж за зөвхөн миний хувийн бодлоос бол бас ингэ ерөнхийлөгч боллоо гэд намын эрх ашигаас шууд татгалзаж чаддгүй ч юм уу тийм үйл ажиллагаа явуулаад байдаг юм шиг санагдсан. Тийм учраас ерөнхийлөгч асан хүн маань яг нам бустэй яг бие даасан хараат бус юм хүн байгаасаа тэгээд дээрэс нь яг хуулиар олгогдсон эрх мэдлийнхаа хүрээнд нэр төртэй шударгаар ажиллаад за тэгээд энэ ардчлалыг улам боловсронгуй болгоход төв нэмрээ оруулаад тэгээд төрийн 3 эрх мэдлийг тэнцвэртэй авч явахад өөрөг оройлоо оролцуулаад тэгээд нэр төртэй ажиллаад буугаасаа гэж хүсэж байна. Тэгээд бид нэр угаасаа хүний амьдрал нэг байдаг гэдгийг ч гэсэндээ ухаарад илүү өгцөөл хүсэхгүй яг эрхцүүд төр юм шиг гэдгийг ойлгодог ерөнхийлөгч байгаасаа гэж хүсэж байна. За баярлалаа. Сугармагийн хувьд би нөгөө саяхан нэг ингээд зураг авахуулаад жоохон хотын гудамжаар нэг хэд явсан юм аа. Тэгээд би талбай руу нэг ватан цаасан дээр нэг үг бичсэн. Тэгээд тэр нь бол одоо хүн амьтныг бол ямар ч тийм чагсаал цуглаанд урайлж дуудсан тийм агуулга байхгүй хин нэг одоо күтгэнд орон жилсэн ч юм уу ямар нэг тийм ухуулгын шийдтэй үг ерөөсөй байгаагүй. Тэгээд тийм цаас барьж явж байгаад би талбай ор зураг авахуулъя гэж явж байгаад талбай руу нэвтэрч чадаагүй. Тэгээд хөөгцөн байдаг. Тэгээд тэр үед бол жоохон үнэхээр тийм гонигтай мэдрэмж төрсөн надад бол. Тэгэхээр ер нь одоо ингээд гарах ерөнхийлөгчтэй бол хандаж хэлэхэд хүний эрхийн гоё мэдрэмжтэй, хүний эрхийн мэдлэгтэй, хүний эрхийг зүгээр ингээд мэдрээд өнгөрдөг биш тэрийг яг ингээд газар дээр гоё хөрсөн дээр хэрэгжүүлж чаддаг тийм хүн байгаасаа гэж бол хүссэн. Яагаад тэгэхээр зүгээр зураг авахуулах төдий тийм жижигхэн үйлдэлээ хүртэл хариулна гэдэг бол зүгээр яг уйлмар мэдрэмж байсан бүр ингээд шокроод үг дуурч чадахгүйсэн. Тийм болохоор тэр тал дээр гоё хүний эрхийн мэдрэмжтэй байгаарэ гэж хүсмээр байна. Тэгээ ерөнхийдөө бол дийлэнх оролцогчд маань хүний эрхийн мэдрэмжтэй, хүний эрхээ дээдэлдэг, эрх зүйд төр гэдгийг ойлгож ухамсарладаг тийм ерөнхийлөгч байгаасай гэж хүсэж байгаа юм байна. Миний хувьд ч гэсэн тэгэж хүсэж байна. За тэгээд бас сая Сүхбатын маань хэлснээр одоо өөрийнхөө одоо албан тушаалын үүрэг хариуцлагыг бусад албан тушаалтай хольж битгий утгаарай гэд тэгж яг энэ шиг залуучууд маань ч гэсэндээ тий илүү улс төрийн мэдлэгтэй байж одоо хин нь яг ямар үүрэг хариуцлагатай хин нь ямар ажлыг хариуцдаг гэдгийг нь ойлгож байгаарай. Тэгэх юм бол одоо та нар ерөнхийлөгчөөс хүсэлт чинь хүртэл арай өөр байна. Улсын хурлын гишүүний хийх айлсвал иргэний төлөөлөгчдийн хурлын одоо дарагчин иргэний төлөөлөгчдийн хурлын тэр хүмүүс чинь хийх ёстой ажлыг ерөнхийлөгчөөс шахаж хаардаад ямар ч нэмэргүй гэдгийг ойлгож өөрсдийнхөө төлөө улс төрийн мэдлэгтэй байгаарай гэж бас энэ ташаамд
хүсмээр байна. За тэгээд өнөөдрийн маань энэ хилцүүлэгт оролцож өөрийнхөө дуу хоолойг хүргэж залуучуудаа энэ сайн сайхан зүйлд урайлж сонгуультаа идэвхтэй өгөөрэй гэж үгээд байсан нийт одоо оролцогчдоо охид бүсгүйчүүд залуучуудаа бүгдэнд нь баярлалаа. За цаг заваа гаргаад ингээд оролцсон бүр ингээд ажилласаа хүртэл оролцож байгаад маш их баярлалаа. За баярлалаа. Энд ч гэсэн